За энэ нь бол уламжлалт эмийн бүлэгт багтах Солонгост үйлдвэрлэгдсэн эм байгаа. Олон найрлагатай 30 шахам найрлага. Ухаан тангийн гол найрлаганд үхрийн геван буюу үхрийн цөсний чулуу ордог юм. Геваныг бусад эмийн урамлууттай нууц жорын дагуу зохистойгоор холсноор саа өвчин, хүний ой ухаан самуурах зэрэг өвчнүүдэд гайхалтай нөлөө үзүүлдэг юм. Тэгэхээр үхрийн геван цөсний чулуу бол үндсэндээ цөсний найрлагатай юм гэсэн үг л дээ. Энэ бол мөн л дорн дэх наанга ухаанд өргөн хэрэглэгддэг их үндэсний үеийн тоонд орно. Тэгэхээр цөсний геваны найрлаганд цөс байдаг. За цөсний найрлагын дотор бол одоо цөсийг шингэн байлгах, цөс үүсэлтийг дэмжих, хоолны боловсруулалтыг сайжруулах, ялангуяа өөх цусны хоолны шингэцийг сайжруулах ийм найрлагатай бодисууд байдаг. За хамгийн одоо орчин үед өргөн хэрэглэгдэж байгаа энэ найрлагын зүйл нь бол уурсаад оксид хоолны хүчил гэдэг хүчил бий. За энэ хүчил бол энэ эмийн найрлаганд байгаа гевангийн дотор бол бас агуулгадж байгаа. Энэ утгаараа бол одоо цөсний үүсэлтийг дэмжиж цөс шингэрүүлэх, цөсний чулуу үүсэлтээ сэргийлэх. За эзэн чулуу бол ерөнхийд нь гадагшлуулахад тустай. За тэгээд холестеролыг багасгаж цус судас садууралтын эсрэг, атеросклерозын эсрэг үйлдэлтэй иймдэг содон үйлдэл бас байгаа. Тангийн найрлаганд геванаас гадна 30 шахам ховор нандин эмийн ургамал зохих жорын дагуу ордог юм. За найрлаганд нь орсон бодисуудын хувьд гэвэл уламжлалт танаа ухаанд өргөн хэрэглэгддэг эмийн түүхий эдүүд орсон байгаа. За юуны төрөнд энд бол одоо хүн орхойтой үндэс үе. Тэгэхээр хүн орхойтой үндэс бол тамир тэнхээ сайжруулдаг, дархал сэргээдэг, биеийн тамир тэнхийг сайжруулдаг гэх мэт одоо үйлдэлүүдтэй. Энэ нь орчин үеийн ухаанд өргөн хэрэглэгдэж байна. За одоо хүн орхойдоос гаргасан эмийг бол эдлэгний аргаг өвчин, зарим одоо вирус талбаруудын үед бол хэрэглэж байгаа л да. За мөн үүний найрлаганд бол бүхэнгээр орсон байгаа. За энэ бол уламжлалт ухааны эмийн одоо үнэт үеийн тоонд орно. За бүхэнгээр бол үндсэндээ бугын цэсэн өртөө төстэй юм л дээ. Цус төлжүүлэх үйлдэлтэй байдаг. Тэгээд цус төлжүүлнэ гэдэг маань мөн одоо хүний дархлааны эсүүдийн төлжилт үүсэлт нэмэгдээд ингээд цус багталт уламжлагдах, гадны халдварын эсрэг тэмцэх чадвар нэмэгдэх зэрэг юм үйлдэл байна. За мөн үүний найрлаганд бол улаан, цагаан болон ягаан цээнүүд ордог. Тэгээд цээнүүд бол уламжлалт ухаанд уушгины өвчнөд зөнгөд хэмжиж ирсэн юм эмийн төвөд байгаа. Тэгэхээр уушгины одоо сочмуулан харахад халдваруудын үед хэрэглэхэд, үдгслүүдийн үед хэрэглэхэд эмчилгээний үр дүнтэй байх ийм талтай юм. За дээрээс нь сүүлийн үед их сонирхон хэрэглэгдэж байгаа тэрвгэр жиргэрүү гэдэг урам бол түүний одоо үндэс байгаа. Тэгэхээр уг урам бол орчин үеийн ухаанд бол мөн л одоо дархлалт итгэдэг, хүч тамир нэмэгдүүлдэг, бактери халдварын эсрэг төсөвтэй болгодог зэрэг үйлдэлүүдээр бол ухаан сонирхогдсон хэрэглэгдэж байгаа юм үнэтэй үеийн нэгэ. За мөн түүний найрлаганд бол цагаан гажаа орсон байгаа. Цагаан гажаа бол уламжлалт ухааны эмийн түүхийдийн дотор нэлээд дээгүрт ордог. Өөрөөр хэлбэл олон давтамжтай хэрэглэгддэг юм түүхийдийн тоонд орно. За манай бол цагаан тан гэж мэдэх байх. Цагаан тангийн найрлаганд бол энэ гажаа орсон байдаг. Энэ гажаагийн үндэс орсон байгаа. За тэр бол цочмог халдваруудын үед хэрэглэхэд бол халдварын эсрэг бие махбодын тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг. За тэгээд халуун бууруулах, өрөвсдийн эсрэг үйлдэлтэй гэж тооцогддог. Тийм ч бас ханаа шүүхнаа за бусад одоо халдваруудын үед нэлээд өргөн хэрэглэгддэг юм түүхийд байгаа. Танк бэлдэхтэй тусгай технологийн дагуу хатааж бэлтгэсэн амтэн ургамлын гаралтай бодисуудыг хумхын тоос шиг буюу үлгэрлвэс хамрын тамхи шиг болтлон нунтаглаад нууц найрлага бүхий зөгийн балаар гар аргаар зуурдаг. Танд орсон ургамлуудын чанар чиглэгийг алдагдуулахгүй тулд алтаар бүрдэг билээ. 마지막으로 금을 입혀서 변질을 막고 성분을 보호했지요. За тэгэхээр энэ ямар өвчин хэрэгж болох вэ гэхээр зэрэг ерөнхий үйлдэлүүдийн л сая би хэллээ. За тэр үйлдэлүүдээр нь суурьсан өвчнүүд гэвэл хамгийн өргөн хэрэглэгдэж болох юмуд бол
одоо тархины цус оруулалтын дараа мөн саажилтууд байгаа. Тэгэхээр зэрэг артерийн даралтыг бууруулах, тогтворжуулах юм үйлдэлтэй байна. Тэгэхээр артерийн даралтыг бууруулж тогтворжуулах гэдэг маань бол тархины цус оруулахаас сэргийлнэ гэсэн үг. Нэг юм сайн үйлдэл байна. Тэгэхээр даралт тогтворжуулах. За хоёрдугаарт л бол тархин цус аврагдсан байвал дараа нь саажилт талсан энэ үүссэн байдаг хүн заримдаа өрөөсөн гал хөлн мэдээг уулсан ч би 4-3 саажиж байгаа байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бол тэр захын саажилыг арилгадаг ийм үйлдэлтэй байгаа. Тэгэхээр цус аврагсны дараа нөхөн сэргээ хэмжлэгээний үед хэрэглэхэд үр дүнтэй байна гэсэн утгатай юм. Миний одоо зүрх аюул чичирдэг гар бүр ингэ юм салга юм шиг болцсон. Тэгээд даралт бас айгүй тийм хэлбэлцдэг байсан. Заримдаа айгүй ихсээд тэгээд толгой айгүй хөвддөг байсан. Тэгээд одоо янз янзын юм тарай одоо янз янз хэрэглээл нэг сайн үр дүн өгдөг. Орой одоо унтахтаа заавал өвчин намдах юм байдаг байсан. Толгой амар өвддөг. Өглөө босохоор толгой амар өвдөл босдог байсан. Тэгээд энэ уухан тангийг айгүй сайн гэд хүн надад хэлсэн. Тэгээд авч уснаас хойш та миний тэг гар мар ингэж салгалдаг зүрхээр гэж хатгаж өвддөг тэр зоврол бүгд арилсан толгой өвддгээс одоо өвдөхөө болсон даралт одоо тэгж нэг амар хэлбэлзэж одоо ихсчдэг чамраас их цус гоожд бол бүр болсон тэгээ одоо ингээд байнгад өөртөө үе одоо завар үргэлжлсэн үедээ энийг уучих тэгэл өөр юм та хэрэглэх шаардлагагүйгээр энийг хэрэглэдэг болсон. Саяхан одоо манай ихт бүр ингээд толгой ингээд бүр ингээд тарлаж өгдөөж ерөөсөө инглигээр яваад ерөөсөө зүгээр болохгүй айгүй хин тарай хэрэглээд бас мэдрэлийн гаралтай гэдэг ингээд харна би энэ уухан дангийг энэ айгүй сайн гэдгсэн. Тэгээ нэг хайрцаг авч яваад нэр миний толгой бүр өвдгөө байлаа гэж надад ярьжсэн. Уухан дан ууснаас хойш бол тийм сэтгэл санааны тийм хямрал тийм янз янзын тийм бол байхгүй. Их сайхан тайван унтуулдаг, их сайхан амгалан болготой. Хятадд уухан тантай ойролцоо найрлага бүхий олон юм байдаг ч их эрдэмтэн хөөжүүний олж нээсэн эмийн ургамлын зохистой хэмжээ найрлага хойлох дараалал бодисуудыг бэлдэх технологи зэргийг нарийн олж мэдээгүйгээс яг уухан тан шиг үйлчилгээ үзүүлэх хэмийг одоо болтол хийж чадаагүй маа. 2012 онд би гинт ухаан алдаж унаад хагас харуултын байдалтай болцсон. Тэгээд үжидл өрөөсөн гар өдөр жоохон мдээгүй болсон. Тэгээ манай охин надад солонгосын алтан үрэлгээр нэг тан авчирч өгсөн. Тэрийг би уугаад ерөөсө сар ахсын дотор л миний нэг гарын мэдээ алдлыг тэр бүгд зүгээр болоод энэ там бол одоо энэ захын мэдрэлийн тал харуулт маруулттай хүнд бол маш их үр дүн өгдөг юм байлээ. Одоо бол би ив ирүүл сав саруул байгаа. Надад бол гар хөлөнд саацтай юм бол байхгүй болсон. За зүрхний бүх төрлийн өвчнөд бол ерөнхийдөө бол эерэг үзүүлэлттэй байдаг. Зүрх дэлсэх, зүрхээр хатгах, зүрхний булчингийн цус дутагдсан эмгэгшил зэрэг эмгэгүүдийг хэрэглэхэд үр дүнтэй. За мөн зүрхний шигдээсийн дараа хэрэглэхэд бол одоо эргэж нөхөн сэргэлтийн сайжруулалтаа гэсэн залууттай байгаа. Эрдний яг энэ алтан үрлийг хэрэглэхэд бол нэгдүгээр маш их сайхан унтдаг болсон. Тэгээд хоёрдугаар урлагийн хүмүүс ч сэтгэл догтлогтой шүү дээ тий. Гэтэл бол их сайхан тийм тайван тий. Зүрх маань их сайхан амар амгаланг болсон. Тэр манай хүүхд чинь 17 8-тай тэр нэг шилжилттэй насны юу ч гэдэг юм нэг хэвдүүлээ. Хямралч гэдэг юм нэг юм огцон мууртаа юм шиг байгаад тэр өөрөө болохоор ингээд зүрх чичрээд ингээд игээд байхгүй. Яг 5 уснаас хойш бол ямар ч тийм уурлах тийм муухай ашлах тиймэрхүү юмнууд нь байхгүй болсон. За энэ утгаараа бол угийн бол дорн дахны ангаа ухаанд өргөн хэрэглэгддэг төвхөйдүүдийг агуулсан. За амьдрал практикт өргөлөн элбэг тохиолддог зүрхний цусан хангамжийн, цусны эргэлтийн, тархины, мэдрэлийн эмгэгүүдийн үед бол өргөн хэрэглэх бололцоотой. За мөнөөс гадна нэмийн найрлаганд бол цусны үүсэлтийг нэмэгдүүлэх, цус хөөх, за мөн хотоодны шүүрэл, нойр урчхан шүүрлийг бол дэмжих үйлдэлтэй бодисууд байгаа. За энэ утгаараа бол хотоод гэдсэн замын өвчнийг одоо ялангуяа арга өвчнүүдийг сэргээ эдгэх ийм чиглэлтэй үйлдэлүүд бий. Ийм учраас энэ бол практикт өргөн хэрэгцээтэй ийм уламжлалтын донд орж байгаа юм аа.